Би мэдхийн орчин хөтлөх манай шар мөртөд байсан нэг бид том хар бүдүүн мод өгдөг байсан. Бид багтаа тэр навраал ягаал өгдөг байсан. Тэгтэл тэрийг шүтээд явсан. Мод тарих бас нэг ажил тарсныгаа нэг ургамжуулахад бойжуулаад ургуулна гэдэг их чухал зүйл багтаа. Тагны бүтэн дийл хэрэггүй, гут хэрэггүй, малгай хэрэггүй. Тэгж бүтээж яснараа бүх шарны бут алж хийж байгаа зүйл. Одоо илүү томоор нэлэх бол ганцхан мод гэлгүйгээр байгаль тэгээ төхөн хийгээд байгаль дэлхийн хоорондын харилцааны төлөв. Тухайн мод тарихтай холбоотой сургалууд байдаг. За үүн дотроос би илүү ерөнхийд нь монголчуудын дийлэнх бурхны шиг дийлэнх бурхны шний нөлөөнд дотор байдаг. Тэгээ энэ талаас ерөн бурхны шашинтан хүн байгальтай их харьцаггүй. Миний бодлоор нь хоёр тул шил байгаа гэдэг л та. Нэг нь бол намайг баг байхад байгалийн өөрөөс баялгийг нь булааж байгаа юм гээл тийм ээ. Түүнийг ялан дийлэх тухай. Энэ бол том бүжир мөнхөг ойлголттой. Яг үгүй бол бид өөрсдөө байгалийн нэг хэсэг. За байгалаас асар их хамааралтай харгалзаатай. Зүгээр л бид өөрсдөө модны мөчөөсдөр сууж мөчөө тайрах мэт байгалыг ялан дийлэн булаан гэдэг маань том мөчөд ойлголт. За нөгөө нэг туйлшрал нь болохоор магадгүй өөрөө одоо модыг ч юм уу чулууч юм уу байгалыг хэд дахин шүтэх ойны төвшин байна. Тэр бидний жаргал зовлон шийддэг мэт. Одоо Улаанбаатар хотод байгаа бүх хүмүүсийн хүмүүний заяа хувь тагланг хаан ч тийм ээ. Нэг мод ч юм уу, ургамал ч юм уу, хад ч юм уу, одоо хожуул ч юм уу шийдэг мэтэр ойлгох нь нөгөө нэг төвшин. Бурхны шин бол шүтэн байрлал гэдэг онолын үднээс бүрэн тайлбарлана л да. Юу бол байлгаа зүйл дангаар оршин боломж. Бусдын хүчээр бусдад дулдуудаж орш тийм аа. Тийм болохоор бид нэр анхаар үйчиж, ус үйчиж, ургамал үйчиж, мод үйчиж бид нэр цааш нүдүүдээ орш учиртай учраас нэг хит айхтар хэд шийдвэрлэх шаардлагагүйгээр л бид нэр зүй тогтлыг нь ойлгосны үднээс байгаль дэлхийг яг амин чухал мэт эрхэмлэн дээдэлж хайрлах мэдлэх. Тэний ялангуяа бид өдөр сайн мэднэ Монголын одоо өргөн модон нутагтай идэж гисэн одоо тэнцвэр хөрс шороо байгалийн гарцыг нь бол нэлээд эмзэг тэр тугацсан хөөрэ амьдрал зэрэг. Тэгээд жоохон ягуул одоо удаан үргэлжлэх юм бол энэ одоо бүрхүүл ногоон орчин маань бол юу сүрч байна гэдгийг ч гэсэн бид нар одоо би нэг өндөр настай хүн биш байлаа. Одоо би сүүлийн өөрийнхөө хоорсон цагаас эхлээл харсан байгаль дэлхийдээ харьцуулаад үзэхэд өнөөдөр хот орчмын бүсүүдээс ахуулаад та миний мэдэх одоо түүгээр мэгч үт юм уу хавaalтай усч үт юм уу тэр газрын гарц бол зүйл харахгүй нууц. Тэгээд энд бол магадгүй нийт дэлхийн нийтээр бас том хүчлэгч байт юм, бүр ашиглаж байт юм. Тийм илүү дайд том асуудал байж болно. Тэр нь ч тийм Монголын жижиг арай жижиг орчин догдод үзсэн ч гэсэн хүмүүн бидний үйл ажиллагаанаас хамаарч байгаль дэлхий бүрэгдэж байгаа нь бол маргашгүй юм байна гэж бодож байна. Ямар их модыг тайрч. Гэхдээ нэг мод гэдэг маань нэг шиглэг мод гэдэг маань тийм экосистемийн эргэн тойрныхоо магадгүй тийм хаашаашаа 10 метр бол асар их нөлөөтэй байдаг юм. Тэгэхээр тэрийг суударлан усны тэнцвэрийг хадгална, анхаарал чигшүүлнэ, тоосыг буулгана. За тэгээд нөгөө л явж Монголын энэ урамсгалт чухал суурин болдог газрын цэвтийг хадгалах бол асар их нөлөө үзүүлдэг. Тэгэхээр нөгөө л бурхны шүтэн барил. Үнэхээр бид түүнээс харгалзаж оршдог гэдэг нь орчин үеийн байгаль шинжлэхийн үгнээс тодорхой тайлбарлагдж байгаа учраас бурхны шүтэн хүн тутам өөрийгөө бусдыг энэ их Монгол хоттой Монгол ард түмэн өнөд удаан байлгахын тулд тухайлан сүйдэлж хийсэн байгалаар ирээд сэргийх, мод тарих, одоо байгаа модыг хайрлах, хүндлэх том чухал байна л да.
би ч одоо сүүлийн байдлыг харахад үнэхээр одоо зөвхөн бүр Улаанбаатар хотын дотор хүчүүхэн болсон ногоон байгууламжийг гэтэл өстэй мэтэл хандаад байгаа надад харагдаад л. Жохо 2-3 мод байхад юу ч юм чинээ бодохгүй л хамшигчаал тэгээд байшин байдлаар энэ хэрэг сэтгэж чинь л. Тэгэхээр бид нэр Бурхны шинтэн гэж ярьдаг. Бурхны шинтэй болоод энэ налын итгэл үнэмшлэгдэх чинь агал орхил гэдэг хүнд хөдөлтөө би тийх ёстой, би тийх ёсгүй гэдэг чиглэлээ өгдөг. Өнөөдөр бидний агал орхил Бурхны шинтэн юу болчиход байна гэхээр маш инээдтэй зүйл төр төлөв харагдаад байна. За энэ өдөр усаахгүй байлаа. Тэнэс чихтэй хүн болгочихлоо. Энэ өдөр баруун тийшээ явахгүй, зүүн тийшээ явахгүй, цэнхэр болохгүй. Энэ яг бас л шүтэн байрлал байдаг болохоор энэ үүс хэцүү юм. Гэхдээ Бурхны шний гүнзгий номлол талаас нь харах юм бол зөв сургаал нь биш л дээ. Хамгийн зөв юм бол бусдыг хөндлөх. Бусдад таагүй зүйл хийхээс зайлсхийх. Бусдад хэрэгтэй зүйл хийх юм бол Бурхны шний хамгийн гол агуулгын хийх ёстой мөрдөх ёстой зүйл биш. Бусдад гэдэг дээр бол эдгээр чинь шим ертөнцийн хүн хийгээд хамтан байж болно. Шим ертөнц гэдэг нь сая ертөнц гэдэгтэй бол байгаль дэлхий. За энэ экосистем. Экосистем гэдэг дотор хамтдыг харж үздэг л да Бурхны шин. Нөгөө яг бол хамтан гэдэг нь шим ертөнцтэй болдог. Тэгэхээр энэ байгаль орчин руугаа халтсан халдах гэдэг нь одоо хорлонтой үйл ажиллагаа болгоно. Ирээд бидэнд мөхөж мөхгүй бих гар зохиолч болно. Энэ чинь эргээд Бурхны шний сургаал шүү дээ. Тийм болохоор би мөрд ёстой гэж их бодно. Мод тарихын тулд нөхөх нэгнгүүтэл нь нөхөх хаа сайн гэдэг бол энэтэй л надад санагдаж байна л да. Одоо жишээлбэл хүн өвчнийг хамгаахын тулд мис заслаа гэхэд үзүүлж болохгүй хүний хохирох гэдэг нүдэх гэдэг нэгдээс ялгааг байна. Тэр нөхөн гэдэг маань сааталт нь бүр байгаль дэлхийгээ сэргээх зорилготой болохоор таасан зорилго төдийг зорилго үнэхээр нотлогдсон зүйл болохоор зэрэг чинь тэр нөхөхөд айх зорилго зүйл огт байхгүй. Хамгийн гол нь хүн болгон ярьдаг зүйл нь мод тарих басны ажил тарьсныгаа нэг ургамжуулахад байжуулаад ургуулна гэдэг чухал зүйл багтаа гэж байна. Тэгээ ер нь Бурхны шин бол модыг шүт хийхгүй л дээ. Хайрлах хүндлэл. Яг одоо бодоод үзснээр амтны судлал дээр үсдэг ургамлын амьд тэрний дээр нэлээд хөгжилтэй амьтны дотор сүгээр байж дотор хүн чинь хамгийн оройд нь байгаа одоо нэг систем тийм адуусан амьтанд зөөрлөх аргагүй ухаантай амьд шүү дээ тийм. Тэгэхээр тэр ухаантай амьтанд эргээд мото шүтнэ гэдэг бол тэрийг ямар нэгэн одоо юу гэдэг бодит бос эд шидийн хүчтэй гэж бодно гэдэг маань эндүрл. Модны байх нь орших нь бидний нүдэн дүртгүүд хүртэл сайхан бидний амьдралыг жижигдэх нь бол ямар нэгэн далдын хүчгүй хэлт ойлгох асуудал. Энэ хэтрээд байгаа жишээ байна л да. Одоо модод хамаагүй болон хадаг зүгээс үүдүүлэх. Бурхны шний боломж бол тийм байхгүй шүү дээ. Тэг шүтээд байгаа атлаа нөгөө ургамлаа хайрлах бодит зүй тогтлыг харахгүй харлах байна гэдэг нь харамссан байна. Олон жилийн би нэг гоолтой юм дэлгэрсэн хүмүүнлэг ажил хийж байхдаа одоо хэрвж чинь хүн явж байгаа ш. Энэ зүгээр хүн явж зүгээр аваад яваад очив гэсэн чинь бутанд хааны бутанд шиндэл өмсүүлээд бүслээд малгай өмсүүлээд байцгүй тэр чинь хөлцөл болчихно. Хааны бутанд дийл хэрэггүй, гутал хэрэггүй, малгай хэрэггүй. Тэгж бүтээж яснараа үуч хааны бутаа алж хийж байгаа зүйл. Ялваа нөгөө ургамал гэдэг маань нарны гэрлэр фотосинтезийн үзэгдлээр амьд төлжиж байдаг. Тэгэхээр бодит танин мэдхүү тийм ээ байгалийн шинжилгээ ухааны үүднээс модыг хайрлах, бүсэн үржүүлэх гэдэг маань ямар үнцэнтэй юм гэдгийг олох гэж бодож байна. Ер нь өнөөдөр бид нэр тэргуул нарын зөвлөлийн сүүлийн жилүүдэд хийсэн урлагийн байгаль хамгаалах мод ургуулалттай холбоотой олон
шийдвэрүүд бодит ажлууд хийсэн л дээ. Төрөнд сонирхолтой Монголын баг бүх сүм хийдүүд мод тарьдаг юм бэл. Бүх сүм хийдүүд мод тарьдаг. Тэдийг төлөөлөн зарлаад байхгүй болохоос биш. Одоо олон газар их мод тарьсан байх юм гэлээ л дээ. За санаанд орж ирж байгаа нь мам тацангийн хамлан нацад орж ирж байт юм уу? 6 тацан гонч сүрэнгээд нь өчнөө мод тарьсан. Тэгээ энэ жишээлтэй. За тэгээд нийт лам хууруудын мод тарих үүсэд анзаалan орох талаар дэлгүүр тэргүүн ламын зөвлөлөөс шийдвэр гаргаад энэ чиглэлээр олон бодит ажил хийж байна. За энэ жишээ дурдах юм бол модон жил Дархан аймгийн Бурхны шишний төвөөс Дархан хотод нэлээд том газар мод тарихаар хашаажуулаад модоо тариад эхэлсэн. За тэрийг бол зөвхөн нэг удаа ингээд сэтгэл хөдлөлөөр хийж байгаа биш. Цаана нь бид нар жишээлбэл гэр бүл болж байгаа хүүхэд мэндэлж байгаа. Тэгэд бидний амьдрал тохиолдолд тэмдэглэлт үйл явдлын дээр ламар тандаа за ямар буян хийх вэ, ямар сайн үс хийх вэ гэдэг нь бид нараас тодорхой сайн үс хийх юм яадвал хүн төрөлхтний тустай юм гэдэг маань сайн. Тэгэхээр энэ зохион байгуулалтын ажлыг лам хуурууд чиглүүлэн хийх ийм ажлыг дарахны жишээнд бол амжилттай яваад эхэлж байна. Байгалийн хүндэлжил байгаа бол байгаль төрхөөр нь байлгуул. Одоо бодоод үзэх байгаль баярлах үз зүйлэлтэй. Гэтэл энд мэдээж хэрэг өнөөдөр Монголд бидний эдийн засгийн байдал тийм үү? Монголыг тийжээж байгаа бид нэр үнэхээр амьдралаа салгуулж байгаа энэ бодит түнний юу гэх юм бол Монголд ирэлж байгаа бүхэл санхүүгийн эргэлтээ 90% бид нэр байгалийнхаа үр шинээр газрын байлгаараа амьдарч байгаа шүү дээ тийм. Тэгэхээр энийг шууд миний хувь хүндээ бодохдоо бол чадлын эсрэг үүсэж чаддгүй л тийм. Хамгийн гол ярих хэрэгтэй зүйл бол байгалийн охин сэргэлт. Бид нар байгалийн байдлыг ашиглаж болно. Түүнийг охин сэргийлэх хэрэгтэй. Бид нэр модны үр жимсийг идэж болно. Самарыг идэж болно тийм. Гэхдээ самар түүжингээд мод устгах ш. Харин самар түүхэн болж жоохон ухаантай бол би энийг хүчээр амжаалах чинь шүү. Тэгээд харин ч одоо хош модоо тарьж явах хэрэгтэй л тийм. Яг ижил жишээ бол мэдээж хэрэг Монголын ард түмнийг үндэд хичээж байгаа уулуурхай хэрэгцээгүй байна. Энэ дээрч бид нэр эхэлж хөгжих ёстой ба. Гэхдээ энэ уулуурхай компаниуд маань бол хамгийн үүргэнд тийм ээ дээр ингээд юм үрч байгаа юм дотроо бодох хэрэгтэй зүйл бол би байгалийн үнцэн болох хэрэгэд сэргээлтэй нэ. Нод төрнө. Энэ хамгийн хүнээс тэн дээр очиод идэ бодоо өрөх нь бол яг үнтэй байгаль удаач хэрэг нэг байхгүй байхгүй. Тэрний оронд эргээд түндэ хүн сэргээлт энэ бол миний эрхэм үүрэг юм а гэж тасаа гэж үзэж байна.